За өнөөдөр одоо нийслэлийн онцгой хөмсөн шуурхай штаб дээр бас холбогдох ажлуудыг бас хийж холбогдох мэдээллүүдийг бас хийлээ. Дүүргийн одоо бас удирдлагууд, дүүргийн эрүүл мэндийн төвийн одоо хамт олон өрхийн эмнэлгийн одоо хамт олонтойгоо бас ярилцсан. Ер нь бол энэ COVID-19 коронавирусын цар тахлын явцын байдал, өвчтний тархалтын хэмжээ бол бас богино хугацаанд халдвар одоо тархах магадлал. Ялангуяа өрн дулаан цаг ирж байгаатай холбогдоод хүний одоо энэ сэтгэл зүйтэй шууд холбоотой юм байна. Өрн дулаан цаг ирж хүүдний үйлрэл бид нар бол 11 сар 2 сард бол бас нөхцөл байдлыг бас хөлөөрөө тогтоож байсан. Тэр үед бол харьцангуй бас цагаан сар хүүдний үйлрэл гэр орондоо бас байх илүү одоо тийм нөхцөл одоо бололцоо бий болсон байна. Өрн дулаан цаг ирж байгаатай холбогдуулаад хүний хөдөлгөөн бол одоо алхах, өндөр дуугаар явах, хүрээлэн байгаа орчиндөө одоо бас эрүүл агаарт гаргах. Энийг бол ерөөсө буруутгах ямар ч арга байхгүй. Нэг талаас энэ зөвтгөх ёстой. Ялангуяа эрүүл агаарт гарч одоо бас өр хүүхдэд дагуулж агаар салхинд явна гэдэг бол өөрийнх нь дархлааг бий болгож байгаа, дэмжиж байгаа юм одоо бодит зүйл. Зүгээр энд хүн хоорондын нөгөө зай барих, хүн хоорондын одоо нөгөө яг шинжлэх ухааны тооцоотойгоор тэр хүн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ бариад, гараа хариуцахад маска зүгээд ингээд явбал халдвар одоо авах эрсдэл бол одоо тун бага. Эргэн хүний үүрэг гэдэг бол одоо энэ төрийн захиргааны ажил дээр бол маш чухал байдаг. Иргэдийн өөрсдийнх нь оролцоо, иргэдийн өөрсдийнх нь үүрэг хариуцлага бол их туйлын юм да чухал. Тэгээ энэ орон зайн одоо орон зайн мэд нэгдсэн одоо систем дээр ингээ харж байхад энэ нэг дуудлагатай холбоотой асуудал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, гэмт хэрэгтэй холбоотой юм дуудлагууд бол бас нэлээдгүй бас ирээд байгаа. За өнгөрсөн оны 11 сард бол энэ хөл өрөөтэй холбогдуулаад нийслэлийн хэмжээнд 108 дээр ирсэн дуудлагууд, цагдаагийн одоо шуурхай дээр ирсэн дуудлагуудын одоо хувь өмнөх оны 11 сар, 2 сар одоо энэ 4 сартай харьцуулахад ер нь ямар байгаа талаар та хэдийснийг тодруулах авах гэсэн. 108 утсан дээр бол 11 сарын 11-ээс эхлээд ирсэн дуудлага мэдээлэл бол яг олон улсын жишгтэй харьцуулах яг адилхан одоо энэ дөнгөж хөл хорио тогтоох үед одоо харьцангуй багасж эхэлж байгаад он гараад одоо ерөнхийдөө нэгдүгээр улирлын байдлаар бол бүр 2.5 дахин бол нэмэгдсэн энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бол нэмэгдэж байгаа. За цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийллээ болоод хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн дуудлага мэдээлэл хоногтой 100-аас 150 бүртгэгддэг байсан. За хөл хорионы эхний хөл хорионы үед бол энэ дуудлага 70-80 хүртлээр буурч байсан. Яг одоо байгаа энэ хөл хорионы одоо үед 4 сарын 10-наас эхлээд харахад бол хамгийн өндөр дуудлага 4 сарын 10-ны өдөр 182 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Түүнээс хойшоо одоо 107, 117 гэх мэтчлэн яг нөгөө өмнөх нөхцөл байдлаатайгаа адилхан бүртгэгдэж байгаа. Өчигдрийн үед бол 88 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байгаа. За гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэгдсэн гэмтэрэг гэж байдаг. Энэ гэмтэрэг бол эхний улирлын байдлаар 39.1%-аар өссөн байгаа. 388 гэмтэрэг бүртгэгдсэн байгаа. Ямар байдлаас одоо тийм хүчирхийлэлтэй холбоотой асуудал гарч? За гэр бүлийн хүчирхийллийн суур шалтгаан эрх мэдлийн тэнцвэртэй харилцаа байдаг. Энэнд бол арх сектуурал хундаа нөлөөлдөг байгаа. За яг хатуу хөл хорой одоо арх сектуурал хундаагаар хэрэглэхгүй байхыг тэр одоо захирамж гарсан үед бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл буурсан. Энэ бол шууд буурахад нөлөөлсөн. За арх сектуурал хундаа бол гэр бүлийн хүчирхийлэл нөлөөлдөг нь одоо энэ судалгаанаас харагдаж байна гэсэн үг. 108 дуудлага мэдээлэл дээр бас эхний 7 хоног эхний удаагийн ковидын хөл хорионы үеэр арх сектуруулах хундааг зарахгүй байх үед бол гэмт дуудлага мэдээлэл 80% буурсан байна. Яг энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүр 1-7 хоногт нь бүр тэгэлсэн. Тэгээд дараа 7 хоногоос нь тэгэл арх зарж эхэлснээс хойш бол нэмэгдээд одоо бүр яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хамгийн их дуудлага мэдээлэл ерөөсөө архины хамааралтай байдгийм байна гэсэн ийм юунд бол судалгаанд бол бид нар суурилсан. Тэгээ энэ гэр бүлийн хүчирхийлэл хэв журам согтуугаар одоо автомашин одоо жолоодсон байдал, нийгмийн хэв журам, эдийн материалын хохиролтой одоо шинэ тээврийн осол аваар хэрэгүүдгээл зөндөл гарч ийн л та. Одоо энэ шингэлтэй дүүрэг гээл энэ дээр бол одоо Баянгол дүүргийн зөрчил нөгөө хэв зурмын зөрчил, гэмт хэргийн зөрчлүүд ингээл энэ нөгөө нийт юу байдлаар бол орон зайны одоо нэгдсэн систем дотор бол бүх Улаанбаатар хотын гэмт хэрэг гаралтай холбоотой, ковидын тархалт, бүртгэлтэй холбоотой бүх юм зүйлүүд систем дээр бид нар бол ингээд суулгацсан юм байна. Тэгээд эндээс бас хараад ингээд дуудлага ирж байгаа юг аваад програмд оруулаад тэгээд тухайн байршил дээр нь одоо ингээд гаргаад яваад байгаа. За тэгээ одоо гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр ер нь дараа дараагийн энэ ажлуудыг та хэд мань бас шуурхай сайн зохион байгуулж ажиллах хэрэгтэй
ялангуяа гэмт хэрэг гаралтай холбоотой мэдээллүүдийг эрх холбоотой систем рүү хурдан оруулж, энэ системнээс болохоор нөгөө 1800 1200-аас оруулж ажлуудаа шуурхай холбогдож иргэдэд эрх холбоотой байдлаар тухайн одоо гэмт хэрэг хүчирхийлэлтэй холбоотой энэ ажлуудыг одоо удирдах шатны улсууд руу мэдээлэлээр хангаж шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх энэ ажлуудыг бол одоо Баатархуу дарга өөрөө хариуцж байгаа. Та энийг бол одоо мэдж байгаа. Тэгээ шуурхай ажиллаараа цагдаагийн байгууллагын хамт олон бол бас хүнд нөхцөл байдал донд ажиллаж байгаа. Ер нь бол энэ мэргэжлийн ханалт нийслэлийн одоо энэ онцгой байдал цагдаагийн одоо бие бүрэлдэхүүн хамт олон за нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн албан хаагчдын хамт олон гэдэг энэ өргөн бүрэлдэхүүнээр нийт одоо бараг 16 мянган төрийн албан хаагчд бол нэг шугам дээр фронтын шугам дээр зүтгэж байгаа. Нийт Улаанбаатар хотын хэмжээнд бол 35 мянган төрийн албан хаагчд бол бас ажиллаж байгаа. Тэрний бараг 16 мянган нь одоо энэ тэргүй өгнөд бид бүхэнтэй одоо бас мөр зэрэгцээд нийслэл Улаанбаатар хотынхоо энэ аюул осолгүй байх, нөгөө ковидгүй одоо зам байхын төлөө, иргэдийнхээ нэг ч гэсэн хүний одоо эрүүл мэндийг хамгаалахын төлөө, нэг ч гэсэн үр хүүхдийг одоо гэр бүлийн хүчирхийлэлд одоо өртүүлэхгүй төлөө за согтуугаар одоо бас бусдын амь насанд талдах байдал, согтуугаар тэврийн хэрэгсэж жолоотоо одоо өөрийгөө болон өрөөл бусдын амь насыг одоо югуутгах байдлуудын эсрэг одоо гаргахгүйхгүй төлөө одоо бид нар хүчээ зохион байгуулж бас ажиллаж байгаа. Тэгээ энд бол одоо Баатархуу дарга бол бас манлайлалтай, оройтой ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энд бол бас хүнд нөхцөл байдал донд ажиллаж байгаа гэдэг би бас мэдэж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж нийслэл Улаанбаатар хотын төлөө засаг даргын одоо удирдлагын баг хамт олонны бүрэлдэхүүнд орцсон ажиллаж байгаа ийм одоо бас салбарын хамт олон. Тэгээд ер нь нийслэлийн засаг даргын зүгээс бол бүх талын одоо хамтын ажиллагаан дээр суурилж одоо бид нар бол ажиллана. Гэмт хэрэг гаралтын талаар хэв журмын одоо зөрчилтэй холбоотой асуудал, саяны тэргэрвэл үр хүүхдийн одоо хүчирхийлэлтэй холбоотой асуудал, хүний амь нас энтэх гих мэтлэн Улаанбаатар хотод ер нь өгөхөөс төрөхөөс өгөх хүртэх бүх процессыг бол бид бол хамт олноор одоо өргөн бүрэлдэхүүнээр хариуцж ажиллаж байгаа. Тэгээ та бүхэндээ одоо бас амжилт хүсье. Ер нь тоон мэдээ статистикуудыг бас аваад ингээд харьцуулаад явж байгаа. Тэгээ ер нь дараагийн одоо энэ арга хэмжээнд нийт оролцож байгаа улсуудыг бас салбараар нь бас авчирч өнөөдөр бас ингэж уулзаж ялангуяа энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр зөв ойлголтыг нөх энэ талын одоо ажлыг бол манай хэвлэл мэдээллийн энэ улсууд маань зохион байгуулж байгаа. Тэгээ та хаж гисэн өөрсдөө бол энэ дээр нэг бие барилгүй нийгэмд хэлэх гэсний одоо зоригтой болохгүй байгаа зүйлүүдийг шууд илж илэрхийлж иргэддээ одоо хэлэх зүйлийг хэлж сануулгах зүйлийг сануулж төрийн захиргааны байгууллага юуг анхаарах ёстой юуг одоо бид нар богино хугацаанд арга хэмжээ авч цас залруулах ёстой гэдэг энэ талын одоо ажлуудыг ялангуяа мэргэжлийн байгууллагын ажиллаж байгаа олон жил ажилласан та бүхний одоо туршлага мэдлэг бол их их чухал байгаа шүү. Энийгээ бас бодож төлөвлөж бас ажиллаарай гэж хэлхийг хүсэж байна. 108 утсан дэрж байгаа кейс болгон дээр ажиллаж байгаа. Гэр бүлийн газар маань бол дүүргүүдээр намжуулаад кейс болгоно дуулуулган дээр ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага маань бол хороо хариуцсан хэсгийн байцаагчаар намжуулаад бүгдийг шалгаад нотлогдож байгаа шалтгаан нөхцөлийг бүгдийг тогтоогоод цаашд гаргахгүй байх өрчлөн сэргийлэх ажлыг яаж явуу гэдэг ажлуудыг бол бүтцээрээ нэг зэрэг намжуулаад бүгд зохион явагдаж байгаа. Одоо энэ дээр түрүүний хэлдэг нөгөө гэмт хэрэгтэй холбоотой бүртгэлүүдийн дуудлагууд гэхэд бас ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр та хэдийн нөгөө мэдээллүүд яралтай хурдан нөгөө өгөөд тэгээ програмд оруулаад явуул яг ингээл дуудлага өгж байгаа цэг дээр ихэд одоо энэ Баянгол дүүргийн Баянгол дүүрэг дээр нөө 12 дугаар хорон дээр зөрчилний үеийн ихлээр гэмт хэрэг хэв зурмын зөрчил гаргасан байна гэж дуудлага ороод ирж. Тэгээ ийм байдлаар өнөөдөр бид нар бас нэг шинжлэх ухааны програмын давуу байдлыг ашиглаж одоо бас ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ цагдаагийн байгууллагч гэсэн энэ орон зайн одоо дүн шинжилгээний нэгдсэн ийм самбаруудыг бол хийж өгсөн байна. Яг энэ хүүхдийн эрсдэлтэй дуудлага мэдээлэл дээрээс нь энэ 108 дээр бол энэ нэлээд сайн мэдээллийн програмтай болцсон явж байгаа. Тэгээ хотын хэмжээнд ер нь бол бид нар энэ нэгдсэн системд оруулах тал дээр бол манай энэ нийслэлийн мэдээлэл технологийн газар бол их сайн ажиллаж байгаа. Тэгээ энийг хийхэд бол мэдээж хугацаа хэрэгтэй. Одоо цагдаагийн байгууллагч гэсэн одоо нөгөө гэмт хэрэг гаралтын тоо гэдэг босож хаарлахтай юмуд энийг өшөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ одоо нийслэлийн цагдаагийн газар дээр за гэмт хэрэг хэв журам дээр яах юм, эрүү дээр яах юм тий. За автомашин цагдаа шин замын цагдаа дээр яах ингээд тус нь бүлэглээд нэгдсэн системд оруулаад бас гаргаад ирэх юм болцоо бидэнд бол бүрэн байгаа. Ингээд явчвал илүү нөгөө ухаалаг, илүү нөгөө цахим Улаанбаатар хөтөлбөр одоо цаашаа эргэжчихэд бол бүх ажлууд бол үе шаттай одоо болоо явчихна. Тэгээ гэмт хэрэг гаралтын тоог секунд 2 секундын дараа л одоо бидэнд мэдээлэл ирдэг. Дуудлагын мэдээлэл ороод ирдэг. Тэгээ нийслэлийн зүгээс та бүхний бүгдийг одоо дэмжиж ажиллана.